Яа, корк дэрсэн. Корк дэрсэн чинь нөгөө нэг чон борооноор гिचээд аанаас. Амар бороо орж ир. Уул нь ингээд Монголоос ийм артаас бүр амар хөөрхөн зонтог авчир. Тэр зонтгийг ердөөсөө хэрэглээгүй бодлоо. Ерөөсөө хэрэглээгүй. Хэрэглэн дээрөөсөө байхгүй. Амар утгагүй. Тэгээ хөөрхий зонтог. Бороонд морсон сэтгэлмээ. Энэ борооч таалах нэ. Яаж ч шүхэр байхгүй. За. За хамгийн ихний удалтай авалтай хийдэ тэр бол юу вэ? Зонтог. 8 евроны зонтог. Зонтог авсан мөртлөөс зонтог үлдчихээд ирчээ. Ийм их метр хүмүүс шүү дээ. Яа. Зонтоггүй бол явах гэж үнэхээр амар бор авчихээ. Бурхан. За битээр одоо тэгээд English market үзэх гэж. Тэгээд очиод харуулъя. Одоо тэр орон замаараа Saint Patrick-ийн гудамжаар нь явж байгаа. Очиж байгаа. Тэрэн дээр бас үзэх юм биш. Тэрэн зүгээр тийм дэлгүүртэй боломжтой юм байна. Шууд ирээд дэлгүүрсэй гэж. Очиод үзье. English market гэдэг амар яриаш. Тэгэл ороод ирсэн чинь манай нэг барс зах шиг юм биш. Ерөөсөө яг л барс зах гэж. Тийм ээ, барс мөн. Ингээд эндээ юм махнуудтай. Эндээ юм ногоотой. Тэндээ юм талхтай яг л барс гэж. Бүрийн дүндгнүүд гэж. Тэгээ хажууд нь юм гоё юм байхаар нь ингээд хоёр авч вай. Ийм гоё юм авлаа. Тэгээ бүр дотгошоо ороод ирэхэд зүгээр нэг юм хоолны газар байгаа юм аа. Энд нэг юм хоол тэгээд маа гэж зарсан газар байна лөө. Тэр зогсож байгаад нэг юм гоё юм идэж байна. Энэ яг ийм гоё юм шиг нэ. Би доор нөгөө нэг бискиттэй болов гэж бодсон чинь. Скам дурсан бай. 450 скам. Нуу сахар нуух гэж. Энэ одоо юу вэ? Бурхан минь. Би таанарт энэ загасны дэлгүүрийнх нь үнэрийг үнэлүүлмээр байна. Ямар амар үнэртэй бэ? Энэс тэ зүүр. Юм ингээ шал худлаа юм уу те? Амьдралтаа анх удаа харж байгаа юм шиг. Худлаа дөрөсгөө хийх юм олдохгүй зүгээр ингээ алхаал яв. За işte бороотой гадуур явна чанга юм байна. Нэг газар ороод түр зогсож байгаад буцаад гараад тахгүй. Одоо бид хоёр шорон үтгэж чинь. Коркинг шорон. Тэр тэгээд микрофонгүй болохоор жоохон машины дуу муу амар сонсогдож байгаа байх шүү. Таванда гоё микрофон авна. Амар чанга яриасан. Тэгээд одоо дэшигээ бит хоёр мацаж байна. 17 минут өгдөө. Хай. Гэтэ энд бас хэдэн монгол царайтай хүмүүстэй таарлаа. Таарлаач гэж харлаа. Үгүй таймд хараад. Адилхан хужаа юу гэж харж байгаа. Энэ шонгохон тухай. Энд ингээ сонсдгийн байна. Тэгээ нөхөр нь өнгөрсөн хүүхдэн 4 сартай гэрээд хижээмээр байна л гээл юм яриад. За бүгдээрээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сэтгүүл чанаа үжин байна. Бид нэр өнөөдөр Cork City Gaol дээр ирсэн байна. Энэ нь болохоор энэ дээр заасны дагуу. За явсаар. Cork-ийн шорон дээр ирсэн. Шоронгийнх нь нэр нь юу гэлээ? Cork City Gaol гинэ. За энэ дотор шоронд хүмүүс л байсан юм шиг байна да. Тэгээд тэр болохоор entrance нь байна. Тэгээд ингээд дийшээ шорон руугаа одоо орж үзэж. За шорон руу орж үзье. Нийт 24 газар байна. Нийт 24 газартай гинэ. За шорон руу ороод ирсэн чи. Мөнгө бол галжлаа байх шүү. Тэгээд ишигээ шаттай. Тэр болохоор 0 юм шиг. Ингээл дээшээ гарах юм шүү. Миний хажууд нь зогссон.
John Barry Murphy гэдэг хүн байна. Нэг ийм өрөөнд ганцаархнаа ажилладаг хүн байж. Эле тэр ширээнийх нь хажуу мужгаар мөнгө дүүргөө. Аимсанд мөнгө хийцэн байвал. За ер нь бол доторх шорон нэг бүтцэн иймэрхүү юм байна. Ингээд тэр дээр нэг хамгаалагч зогсоод энэ ингээ өрөөнүүд л юм байна. Шоронгийнх нь өрөөнүүд. Одоо шоронгийнх нь өрөөнүүд яг дотроо ямар юмнууд байхыг харнаа. Ер нь тэгээд гарууд яаж шуган хоригдож байсан гэдэг харъя да. Эвгүй царайтай шаарнд үе. Царай мөрөн бол мангар эв. Гэлж. За энэ ингээ шоронгийн өрөөн тутгшоо орлоо. Бодвол одоо энд нэг синк минклээс баг. Тэгээд тэр одоо 0 юм уу юу. Тэгээ ийшээгээ гэрэл мэрлээ харцдаг. Тэгэл нэг иймэрхүү л юм. Энэ одоо шиллээр хаацсан байхыг бодоход л тухайн үед л бичсэн юмнууд нь биш. Бас зураг мураг зураад бас. Энэ минь бол луг нь гоё ичтгэл хүн байсан байна. Хэл сэргээр орчтой яа. Гэтэл амар жижиг юм тий. Амар төвч юм нэг л. Ийм жижиг. За ийм шорон гэрүүтэй байна. Энд ингэж унтаал тэгэл болоо. Гэл тэгээд бүр энүүгээр баг хоол болоо юм шиг шүү дээ. Тэр ингээл өөр бүр юу ч байхгүй. Гэл хоос бүр. Тэнд дунд нь энэ эмэгтэй одоо 16 настай заяа. Тэгээ шорон дотор хүүхдээ хооллоод тэгээ яг л бусдтай адилхан юм дэр. Ерөөсөө ч илүү дутуу хүүхдтэй гэсэн гавьяадах юм байхгүй. Ингээл Хувцас, малгай, тэгээд зарим картоны юм хүмүүс галтгооны хэрэгсэл хулгайлал орчтой хөрх. Сая ингээд зүгээр шатаар дэшээ өгсөж ийсэн. Тэг ингээ хажууд юм онгорхой хаалга бахаар нь ингээ хаарсан чи ёо. Бурхан минь гэж энэ одоо юу гэж. Гэлбонд. Бра энэ гэлбондтай байна. Энэ ингээд бичлэг үзүүлэл. Зураг моргон гараал. Тиймэрхүү улаан тусам баримлууд. Ийм газар байна. Яна бэна надад туслаарай. Коркос холбогдож байна. Манай тусламж хэрэгтэй. Манай хоол хүнсний нөөц дууссан. Туслаарай. Марчаар одоо. Биш мэдгүй. Маш хурдтайгаар нуучаар бичлээ. Young skinny wiry. Кино. Тэр нэг сүмлүү орж ирээд тэгч тийш юм амар замаар гардаг юм аа. Бурхан минь. Юу юм. Тэгээ сүмийн дэшэл гарах юм шиг. Энэ цаг юм байна. Цагны нөгөө хөдөлгүүр гэх юм уу? Цагны хөдөлгүүр. Энэ л асар том юм байна нөө юм. Юу. Цаган дээр ингээд зодтолтоод идэв. Нэг ийм цаг байт юм. Нэг шаги чантай гэнэ л. Мара. Нөгөө цагны инээс зөөгдөж юм уу гэдэг. Шаги чантай л биш. Би олол ингэж энд гаргачихсан. За ингээд шанд ингээд доороо ингээд сүм гэдэг дээрээ ингээд тийш юмроо харж болох юм газар гарч ирлээ. Сая тэгтээ хамгийн сонирхолтой нь дээшээ гарч ирэхэд амар юу. Одоо баг иймхэн
ийм хэн зайтай ингээд ийм өндөр чулуун шатнуудтай. Тэгээд тэрүүгээрээ ингээд дээшээ гарч сая бүр ингээд нэг газар тулаад ингээд урдаа хоохтой ингээд засвар хийгдэж байгаа ядаж байгаа. Тэгээд доогуур нь шургаж байгаа. Ийшээ гарах нь зөв юм уу биш юм уу гэж эргэлзэж гарсан чинь дээр нэг хүн байхаа. Биш хүн бүүж гарч ирсэн. Тэгээ гараад ирсэн чинь амар гоё л харагдав. Би яг дээрээс Тэн хайрик. Ингээд энэ сүм. Тэгээ доод хавартай сүмтэй хамгийн доод. Ингээд ийм юмар ингээд дэш харсан. Сая энэ сүмийн дээр гараад явцсан боотол. За corked fish and chips. Бургер. За сайхан.